Ипотекийн зээлийг олгож эхэлсэн 2013 оны зөвхөн 8 дугаар сард арилжааны банкуд 3703 иргэнд шинээр зээл олгож байжээ. За тэгвэл 2015 оны 8 дугаар сард 1106 иргэнд уг зээлийг шинээр олгожээ. За өөрөөр хэлбэл банк хэвийн зээл олгож байгаа ч ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн тоо эрс буурсан байна. За анх уг зээлийг олгож эхлэх үед нийт 74 мянган иргэн зээлд хамрагдах санхүүгийн боломжтой гэж судалгаанд гарчээ. За тэгвэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд арилжааны банкуд нийт 73949 хүнд 2.1 их найд төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ. Тайлан сард олгосон зээл нь болохоор өмнөх сартай харьцуулахад 1.2%-аар өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол 31.2%-аар буурсан үзүүлэлттэй байна. Жилийн хугацааг аваад үзвэл 8 дугаар сарын байдлаар бол 0.5-аас 20 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд энэ нь бол жигэнсэн дундаж хэмжээ нь бол 16.3 жил байна. Зээлийн хүүгийн хувьд бол 8 дугаар сарын хувьд жигэнсэн дундаж хэмжээ нь бол 10% байна. За ямар ч тач ипотекийн зээл Монгол улсын 74 мянган өрхийн 200 гаруй мянган иргэнийг байртаа олголоо. За тэгвэл үлдсэн өрхүүдийг хэрхэн орон сууцчлуулах вэ? За магадгүй урьдчилгааг 10% болгох нь уг асуултын хариулт байж болох. За барилга хот байгуулалтын өмнөх сайд энэхүү ажлыг эхлүүлсэн ч одоо хүртэл бодит ажил хэрэг болоогүй иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа. За тэгвэл шинэ сайд Баян-Сэлэнг ипотекийн зээлийн урьдчилгааг 10% болгох асуудлыг хойш тавиагүй гэдгийг хэллээ. За тодорхойлбол албан бичгэнд боловсруулалт болон 5 талд гэрээ хийх үлдээд байгаа. За мөн арилжааны банкудад зөвшөлдсөх ажил үлдсэнийг дуулгалаа. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10% болгосон энэ асуудлыг цааш нь үргэлжлүүлээд аваа явнаа. Энэ дээр бол иргэд гайхаад одоо сандраад ах зүйл гагцгүй энэ дээр албан бичиг боловсруулалт зад гэрээн дээр одоо гэрээ 5 талд гэрээ хийгдэн энэ 5 талд гэрээтэй холбоотой одоо техникийн ажлууд байгаа. Арилжааны банкуд энэ зээлийг олгох учраас арилжааны банкудтай бас эцсийн түвшиндээ ярилцаж тэр гэрээнд тусгах зүйлүүд байгаа. Тийм учраас бид энэ асуудлыг бол нэлээд одоо урагшин явуулах хэмжээнд ярилцаж одоо гэрээнд гарын үсэг зурах талууд л саналаа өгөхөд болж байгаа. За хэрэв орон сууцны урьдчилгаа 10% болвол 30% босхийг давж чадахгүй байгаа. Дундаж давхаргын 294 мянган өрхийн талан чулуу ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно. За мөн борлуулагдаагүй байгаа 20 гаруй мянган айлын орон сууцны асуудал шийдэгдэх юм а.